За сайн байна уу? Сайн байна. За энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд Vlog орон нэвтрүүлэх юм аа. Хотын иргэн болгонгаараас таныг онцлон энэ хүн нэвтрүүлэгтээ оролцуулж байгаа юм аа. За уран бүтээл нь амжилттай юу? Амжилттай. Сурагчид нь бас мундаг амжилтуудыг үзүүлээд байна гэсэн сурагчтайсан тийм ээ? Тийм. Би сая энэ охиныхоо хүсэл дээр body art би аршин дээр зурх хурлаа. Ингээд хөрхөн нүрэн дээр эрвэхээ зурулъя гэхээр нь зургаал суучлаа. За студид нь ангид нь орж ирэхэд маш өвөрмөц, сонин садан юм стилтэй яалтчгүй уран бүтээлч хүний дуур амьсгал яг бүрдсэн байна л да. Жишээ нь хэд тийм ээ энэ модыг ингэж энийг өөрөө хийсэн үү? Санааг нь гаргахтаа. Тэгсэн ерөөдөө мужаанда өөрөө зураг төслөн гаргаж өгөөд тэгээ хийлгсэн байгаа. Тэгэхээр ерөөдөө юу яасан бэхгүй. Одоо манай офс минь дундаж том биш одоо зориулна. Тэгэхээр нэг хүүхдэд нэг молверт гэ. Одоо ерөөдөө энийг молверт гэмэрхтэй молверт гэмэрхтэй. Тэгэхээр ерөөдөө энийг би ингэж харж байгаагүй. Тэгтээ би төсвөө бодоод яаж одоо энэ өрөөнд 12 хүүхдийн зэрэг яаж сурах вэ гэхээр шугаа модыг ингээд 3 хуваагаад ерөөхдөө ариглитик фалшит болгоод тэгээд ингээр чинь 3 талдаа сууна гэхээр чинь яг ингээд 12 хүүхд суух боломжтой бөгөөд нэг молверт нь 3 хүүхд суухаар ингэж төлсөн байна. Дизайн болоод жишээ нь тэр одоо будаг гоожж байгаа уу те? Тийм баяр. Мөн хүүхдүүдийнх нь одоо уран бүтээлүүд маш гоё. Тэр үүл мөл аягүй гоё. Ож ирэхэд шууд нүд тусаж байна. Тэгээд ер нь өөрөө 10 жилийн хаана яваас байгуул төгссөн бэ? 10 жил Дорнот аймгийн Хэрлэн сум гэдэг одоо эндээс 60 км тоших сум 11 жилээр төгссөн байгаа. Одоо 2012 онд төгссөн. Өөрөө ер нь анх юм одоо зураг зурдаг те хайчилбар хийдэг. За хамгийн эхлээд зураг зурж эхэлсэн баг те. Тэснэ тэрийг ер нь яаж мэдсэн бэ? Зураг зурдаг гэдгийг. Цэцэрлэгт байхасаа л зурж ирсэн гэж гэрийнхэн ярьтیں۔ Удан байхгүй. Гэхдээ магадгүй дээд төрөл байсан баг. Ерөөдөө бол манай хамгийн настай нь гэвэл эмээ тийм ээ. Эмээгийн мэтгийн лав яг энэ төрөл бол байхгүй байгаа юм байлээ. Тэгэхээр одоо эмээгээс дээшээ бас байсан байхыг үгүйсэхгүй. Тэгэхээр багасаа ерөөдөө зурдаг байсан гэж би цэцэрлэгт тахта улаан малгайд хөөхтөн кинод шүү дээ. Улаан малгайд зурдаг байсныгаа санаж байгаа юм. Тэгээд цаашлаад нэг сандгүй тэгээд хамгийн анх юу зурсан гэхээр манай гэрхэн ярьдэн шүү дээ. Одоо ингээд нэг хамаатныхаа ахынд очсон. Хамаатныхаа ахынд очиод гэртээ ирээл цэцэрлэгийн хүүхд чинь зураад байна нэ. Тэгээ юу зурж байгаа юм бэ гэдэг ингэсэн чинь тэгээд хамаатны ахын байшин гэр нохооных нь ороо одоо бүгдийн мод зоод ингээд тэгээд одоо тэр ахын чоног ах гэдэг гэсэн. Тэгээд чоног ахынд хажууд нь нохооных нь байр нь ийм байдаг гэдэг яг л зурсан гэж гэрхэн одоо ярилцахын ер нь багахаас зурсан. Анх бол чи тэр айлын байшин яг бүгд байгаагаар нь гадаа нь ямар юу байдаг гэсэн бүгдийг нь бол зурсан. Тэр үйл маа гэрхэн намайг яг зурдаг хүүхд байна гэж бодсон гэсэн. Тэгээ яг өөрөө зургийн дугууланд бол би 9-р ангиас явж эхэлсэн. Одоогоос 10 жилийн өмнө гэсэн үг тийм ээ. Манай Хэрлэн суманд мөнх сайхан гэдэг манай багш дөнгөж залуу яг наад шиг одоо 20 гараад ингэж яг наад шиг манай суманд ирээд багшлаад зургийн дугууланд нээжсэн. Тэгэхэд би амьдралынхаа гараад эхэлсэн. Тэгээ ерөөдөө бол 10 жил нэг ангид нэг зурдаг ганц 2 хүүхэд байдаг тийм үү. Тэгэл тэгсгээл ангийнхаа хааны саныг хийгээл ингээ яваад байсан бол 9-р ангиас хойш нэлээд үзэсгэлэн гаргаж эхэлсэн. Хайчилбарыг яг хэзээ сонирхож эхэлсэн? Хайчилбарыг бас 9-р ангиас хойш сонирхож эхэлсэн. Гэтэ ер нь яг шарандаа сурсан. Хайчилбар ер нь маш хэцүү шүү дээ. Би бүр хэцүү гэж боддог шүү дээ. Бид нар ингээ хараач баг ингээ зураад тийм ээ хайчлаж чадахгүй байхад шууд ингээ талж байгаа л ямар ч дээр нь зурж бүрхгүйгээр ингээ хайчилдаг тий. Хайчилбарыг ер нь бол хэмжээнээс шалтгаалж барьдаг л та. Тэгээд одоо хайчилбар би хийгээд 10 жил болж байна. Уран зураг, уран хайчилбар хар зураг 3-ыг яг 10 жил хийж байгаа. Тэгээд анх 9-р ангид хийхдээ бол нэг шарандаа сурсан гэж хэлсэн шүү дээ. Манай суманд буюу Хэрлэн суманд байдаг нэг доотлонгийн банд бит хоёр сургуультай зурдаг нэр хүндтэй байлаа. Тэгээд тэрэнд ингэсэн ерөөдөө юу яасан нэг бүтээлээ усын хурлын гишүүн зарч чигнэ. Тэгээд
Эхтэй хүүхдийн чинь мэдээж амар томордог тий. Тэгэл томрол чамаа хүмүүс зурдаг л гэдэг тий. Би аягүй санаа баг бахта хайчлбарыг бол эхтэй хүн хийх ёстой гэж бодоод байдаг гэсэн. Аягүй юм зарсан юм тий. Тэр нөгөө нэг улсын их хурлын гишүүнд хайчлбараа зарсан. Тэгээд нөгөө эхтэй хүүхд болохоор би чамааг бодвол мөнгө олсон, хайчлбараа зарсан гэдээ томорсон юм надаа. Тэгээд би өөрөө хүүхдээсэн болохоор бүр тийм хор шартай хүүхдээсэн. Тэгээд за тэгвэл би хайчлбар хийгээд харуулъя. Тэгээд яг энэ жил би чамаас төгөөлөө хайчлбарыг үзэсгэлэн гаргана гэд. Тэгээд тэр оройноос хойш үзэсгэлэн гаргах гэж хайчлбар хийгээд тэгээд тэрнээс хойш одоо 10 жил хийж байгаа. Тэгэж одоо тэгээд тэр надаас нэгээр дүү багш байгаа. Мөх сайхан багш гэдэг нөгөө түрүү ярьсан шүү дээ тий. Манай сумын мундаг багш байгаа. Тэгээд одоо хүртэл сумдаа зургийг уран зургийн хичээллүүлээд дуулангаа явуулж байгаа. Явуултыг. Тэгээд тэнд мөх сайхан багшгаа хамгийн анхныхан шат. Одоо тэгээд багшийнхаа юу яагаад халагийг өргөжлүүлээд өргөжлүүлээд явж байна. Тэгээд бас багшаасаа маш их урам авсан. Хүүхэд тахта багшийг орж ирэхэд би яг л ийм багш болно. Би өмнө нэг зургаар явна гэж боддог байсан. Тэгэл багшийг анхаарснаас хойш л ер нь за би багш шиг л багш болно л гэж бодож эхэлсэн. Тэгээ үзэсгэлэн гаргаж ирсэн гэдэг хэлсэн тий. Жилийн дараа тэр 10 дугаар ангид гаргажсэн. Тий. Ингэжсэн жилийн дараа биш яг тэр тухайн үедээ би гаргасан. Хайчлбар болоо уран зургаар тэр нөгөө хүүдээ жоохон шарлахаас орсон гэсэн чинь тэгээд үзэсгэлэнгээ гаргаж ирсэн. Тэгээд тэрнээс хойш ер нь өөрийнхөө сурсан зүйлүүд бас байгаа. Тэрнээс хойш хөрөг зургийг яг өөрөөрөө сурсан. Нэр заалгаагүй. Ерхдөө хөрөг зургийг одоогоос би 6 жилийн өмнө зурж эхэлсэн. Тэгээд анх хөрөг зургийг зурхад нэг ихч Facebook одоо нөгөө Facebook-ээр дөнгөж Facebook ашиглаж эхэлж исэн үед бүр нэг танихгүйч надраа холбоо яриад одоо би 10 жилдээ зурж исэн зургуудаа үзэсгэлэн гаргаж исэн зургууд тэмцээн уралдаанд төрүүлжсэн зургуудаа ерөөхдөө юу яатай Facebook-д тавьсан байсан чинь нэг танихгүйч ингээд миний зургийг зураад өгөөч гэхээр хичээ би одоо ингээд үзээгүй гэд тэр чинь дөнгөж оюутан байсан юм чиндээ нэгдүгээр курс тэгээд өөртөө жоохон зуршээсэн л дээ тэгсэн чинь тэр үед бол 20,000 төгрөг одоо ч гэсэн л их мөнгө шүү дээ тэгэл их чинь 20,000 төгрөг үгүй гэж тэгдэг байхгүй тэгээд ирэхэд бол зүгээр оюутанд 20,000 төгрөг бол маш олзуу шүү дээ би тэгэл за тийм ээ нэлээ өгдөө тийм тэгэл за 20,000 төгрөг гэж байгаа чинь зураа үзчихээ тэгээд одоо юу яа нам авъя гэж даад тэгээд уран зургийн дэлгүүр ороод өөртөө бүр уран хөрөг зургийн тайлбарт их хятад тэгээд тайлбарыг уншиж чадахгүй нэ зургийг харж би өөрөө нөгөө нэг сурч исэн. Тэгэхээр тэр номыг аваад баярлсан сэтгэл бас аягүй гоё хурдхан шиг тэр номоо авчаал өртөө гэртээ очиод зургийг л тэгтээ нэг юм гэсэн тэр их миний хамгийн анхны захиалагч байсан. Тэгээд тэр захиалагчтай 2 зураг өгсөн. Маш гоё амжилт хүсье би чамайг чадна гэж хэлсэн биз дээ. Тэгэл би тэрээс хойш нэрээ би чинь оюутан ч гэсэн би яагаад захиалгаар зураад мөнгө олоод ээж болохгүй юм бол гэд. Тэгээд ер нь нэгдүгээр курсээсээ захиалгаар яг хөрөг зураг болон хайчлбарын захиалгаа авч эхэлсэн. Анхны одоо захиалга нь ямар юу байсан хайчлбар байсан бэ? Хамгийн анхных чинь эрийг хайрцахын далтай хайчлбар байсан. Эрийг хайрцахын далын хэмжээтэй маш том хэмжээтэй ажиллаж өгсөн. Юу байсан? Монгол ах бай тал руугаа Чингис байсан. Тийм. Хамгийн анх би уран бүтээлээ дуудлага худалдаанд оруулж үзчихсэн хотод. Тэгээд дуудлага худалдаанд эхлээд 50,000 төгрөгөөр дуудалж ирсэн. Тэр оюутны нэгдсэн Монголын оюутны холбооны нэгдсэн дуудлага одоо нэг үзэсгэлэнгийн арга хэмжээ болж ирсэн. Тэгэхээр тэнд дандаа урлагийн сургууль болон хувцс суралцдаг оюутнууд ирдэг. Тэгээд тэнд би яг өөрийнхөө хамгийн том хайчлбараар ихэд өөрчилчихсэн. Тэгээд дуудлагын хамгийн анхны үнэ нь 50,000-аас 250,000 хүртэл дуудагдаад 250,000-аар зарж ирсэн байна. Монголын оюутны холбооны дарга авч ирсэн. Тийм аа дарга тэгсэн хайчлбар байсан. Хайчлбар нь бас л Монгол ах бай тал руугаа байсан. Тэр Баатар шонхроо барьсан Баатар. Тийм. Тэрний дараа болохоор метр 33 хайрцсан метртэй том бүтээл хийжсэн. Миний одоо хамгийн том бүтээл тэр байгаа. Яг хайчлбарын төрлөөр бол хамгийн том. 10 жил тахтаа бас янз бүрийн тэмцээн уралдаанд орж тийм ээ шагналууд авч ирсэн гэсэн тэр тухай бас дурсаач. 10 жилдээ хамгийн анх 9 дугаар ангитай тэмцээн уралдаанд орж ирсэн.
9-р ангиас эхэлчихсэн. Тэгээд аймагтаа нэгт улсад 3-т орж илсэн. Улсын тэмцээнээс 3 зургаар. Тэгээ дандаа уран зургийн сэтгэв өгч сэтгэхээ ерөөдөө бол одоо ур чадвар сэтгэмжийг шалгадаг ч та зургийн урлаад тэгж орж исэн. Яг төгсөх жилээ болохоор урлал дизайн 2012 оныхоо урлал дизайны төрлөөр нэгдүгээр яринд орчоод тэр жилдээ өөрийгөө ууршуулад зоригжуулаад хот руу очиод хотод яг улсууд 3-т ороод ирчихсэн байгаа. Тэр чинь 11 төгсдөг жил гэсэн. Одоо зураг тийм ээ уран зураг хайчилбараас гадна бас одоо юм янз бүрийн дизайн байгууллага одоо жижиг юм хамт олонны одоо өрөөг тогтчуулах тийм дизайн дээр ажиллаж байсан уу? Гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газрын хамт олноос гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газрын хамт олон ерөнхийдөө бол надад тусалсан. Би ажлын гараагаа хуучнаар хүүхдийн төлөөх төв буюу гэр бүл хүүхэд залууч төгслийн газраас жилийн өмнө ажлын гараагаа эхэлсэн байгаа. Тэгээд засан угуулс наадам болдсон шүү дээ. Жил болгон засан угуулс наадмын тайсны засал болон тогтчлтын хариуцж хийжсэн. Яг нойлон 2016 оны тогтчлтын хариуцж хийжсэн байгаа. Мөн шинэ жил болон одоо өнөөдөр жишээ нь ярьлаа. Итали ресторанаас над руу ирсэн. Одоо ерөөдөө бол шинэ жил болохоор ресторан байгууллагууд хан шил толон дээгүүрээ шинэ жилийн холбогдлын зургуудыг маш их зурулдаг. Нойлон жишээ нь би боловч очт буудлын үүдний хаалган дээр тэр жигт нь ерөөдөө шилэн мэд штэ. Илхүүдэн зурж исэн байгаа. Яг шинэ жилийн холбогдлолтой зураг. Мөн хан дээр зурх захиалгуудаас аваачдаг. Энэ 100 мөн нэг томоохон оногийн найз зүй цэцэрлэг байдаг штэ тийм ээ. Оногийн найз зүй цэцэрлэгийн 3 том үргэлж ханан дээр бяцхан дүүнертэй зураг зурж өгчээсэн. Тэгээд оногийн найз зүй цэцэрлэгийн хамт олонд бас захиалга өгчээсэн. Тэгээд сая би өөрөө нэгдүгээр цэцэрлэгт бас давхар багшилдаг байгаа. Тэгээд тэнд бас өөрөөр багшилж байгаа. Тэгээд өөрийнхөө өрөөг тогтчуулаад өөрийнхөө өрөөнд бас сая нэг 3 хан дээр нэлээд том 3 хан дээр шавнартай зориулаад зүгээр өөрөө сайн дураараа шавнараа урамшуулах гэж зурж өгсөн байгаа. Гэр бүлийнхээ тухайд урсаач аав ээж нь юу гэдэг вэ? Манай хан хэлс яг л наад шиг юм гоё энгийн хүмүүс байдаг. Аав ээж ирэн цав суманд байдаг. Би эмээтэйгээ хэрлэн суманд өссөн. Эмээтэйгээ хоёулах нассан. Зуны амралтаар аав ээж рүүгээ ирэхэд очдог. Тэгээд би айлын хамгийн том бөгөөд айлын хамгийн том зэ, хамгийн том аж, хамгийн том охин байгаа. Тийм болохоор ер нь мөрөөлөө биелүүлээд зорьсон зорилготой хүрээд дүүнэртэй үлгэр жишээ болон хамгийн том зэ, хамгийн том аж. Одоо тэгээд ер нь бол маш хариуцлагатай байхыг хичээд шүү дээ. Ер нь өөрөө сэтгэж янз бүрийн тийм зураг мураг хайчилбар хийдэг бах тийм ээ. Ямар нэгэн зүйлийг харахгүй яг ингээд зураг зураад юм бодоод байж ах агшинд өөртөө нэг ямар мэдрэмж төрдөг юм бэ? Зураг зураг хайчилбар ийм байдаг нэг зураг зурхтаа аялгау сонсдог. Байгалийн аялгау төгөлдөр үрээ айц эсвэл сонгодог гэж юм сонсдог. Тэгэхээр яг төгөлдөр чаддаг. Жишээ нь би биерээ зурж байхдаа биенийхээ татлалтыг би өөрийн ирэхгүй аяныхаа дагуу ингэж татчихна гэж маш амьдар сүлд хэлжсэн. Би тэрийг би өөрөө бол анзаарахгүй. Тэгэхээр нэг жоохон ер нь хөнгүү газар зурхыг хичээдэг. Би багасаа орой харанхуй зурдаг байсан. Дандаа хичээлээд харж ирээд шөнө оюутан багтаа дандаа шөнө оюутан багтаа номын санд их суудаг байсан. Номын санд хүүхдүүд хичээлээ сууж байхад тэр номын сандны бараг урлан мэтэл байдаг байсан. Тэгээд ерөөхдөө бол уран зураг зурж байхад нэг тийм нэг л би яг одоо яг тайлбарлаж сайн мэдгүй л да. Нүдний харц шал өөр нэг санагддаг. Энийг би сүүлд анзаарсан л да. Одоо жишээ нь би ингээд зураг сууж байхад би яагаад өдөр зурдаггүй шалтгаан юм байдаг. Зураг ингээд сууж байхад гэрээ нэг юм ч юм уу хөөе заяа тэрийг хий одоо тэрийг угаа гэж тэгдэж штэ. Тэгэхээр ингээд нөгөө нэг зуржсэн зураг орхиод ингэж явхаар яг ингээд явж байхдаа бодоол гэдэг. Өөр юм хийж байгаа хэрнээ нөгөө өдөр зурж байгаа юм өөр юм бас давхар анхаарлаа өгч чадах нь зургандаа орсон болохоор чаа. Тэгээд шууд зураг хаяад өөр юм игээд айгаа угааж явахдаа хүртэл нүдээ анивч болгонд яг тэр миний зурж байгаа зураг харагддаг. Яг тэр хэсэгхэн зур би нүдний харц төвлөрдөө гэдгийг би сайн мэдгүй ямарсан би нэг л өөр болсон байдаг. Бүр ингээ мангаагаад хажиг шиг тиймэрхүү мэдрэмж. Тэгээд тэр мэдрэмж ерөөхдөө гараад
бол яг л өөрөө эмингийн саган зяага хүлээж авдаг. Тэгээд зураач хүн болгоно нэг тийм өөрийн гэсэн ертөнц байдаг. Надад ч гэсэн байдаг. Тэгээ би болохоор зургийн би нэг юм өөрөө нэг юм онол гэх юм уу эсвэл өөрийн нэг тодорхойлтыг би яг өөрийнхөө амьдралаас гаргаж ирсэн. Энийг би хүмүүст одоо маш их хэлдэг, шамнартаа хүртэл хэлдэг. Энэ нь зураг тэгвэл хүн юм шүү дээ. Авиас гэдэг байгаа зүтэй. Зургийг авиас гэдэг тийм үү. Тэгээд дуулахыг авиас, зургийг авиас гэж цолгоолоотой хүн байдгүй гэдэг шиг зураг зурж чаддгүй хүн байдгүй байхгүй юу. Тэгэхээр авиасгүй хүн гэж битгий хэл. Чи авиасгүй, чи авиастай гэж битгий тодорхойл төвлөг гэж байгаа миний хувьд. Яагаад вэ гэхээр хүн болгон зурах чадвартай байдгийн учир нь хүн болгон зураг авиас гэдэг нь зөвхөн зураг зурхад зурх авиас гэдэг нь нүдэн баримжаа. Тэгвэл нүдэн баримжаа гэдэг зүйл чинь хүн болгонд байдаг зүйл байхгүй юу? Тийм үстэй. Хүн болгонд харьцаа буюу нэг сайн жүутрийн алдааг хинч харчдаг тийм үү? Яг тэрэн шиг ерөөдөө бол би ингэж тэр хүүхдийн нүдэн баримжааг сайжруулахад тэр авиастай л байдаг нэгдэж байгаа гэсэн үгний хувьд бол тэр хүн болгон авиастай харин тэр хүн нүдэн баримжаа буюу харьцуулалт байгуулалттай ойлгоод харьцуулалтаа өөртөө дүгнэлтээ одоо харах төвшөндөө дүгнэлтээ сайн хийгээд нүдэн баримжаагаа сайжруулах юм бол энэ бол авиастай шүү, авиасгүй гэж хүн болгон байдгүй шүү. Бүх хүн авиастай. Өөртөө амархан дарааллыг үүсгэж чаддаг. Зураг зурдаг хүмүүс. Бүх юм хийхдээ амархан дарааллыг үүсгээд амфнаар нь бодож сурчдаг гэсэн. Тэгэхээр эхлээд ер нь бол зурж байгаа зургийнхаа техник буюу дарааллыг дотроо маш амархан олцоход тэр бүх зураг маш амархан байдаг. Их зураач нар юу яадаг штэ. Нэг юм давагдсан байдаг тийм үү? Тэгээд би болохоор одоо уран зураг, уран хайчилбар, body art, тайна шивээ, silver, хан шил толон дээр зурах, хөрөг зураг гэх мэтчлэн зүйлүүдийг хийж байгаа. Тэгсэн хэрнээ бүгд чанарыг би маш сайн яадаг, баримталдаг. Энэ болохоор би бүгдийг чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй гэдэг зүйлийг баримталдаг. Тэгэхээр намайг хэдэн үд харж байгаа лээ. Тийм ээ? Хэдэн үн итгэж байгаа лээ гэж бодож зурдаг. Баг бахтаа л би 7 зүйлийг ямарсан амьдралдаа хамсгүйгээр хийж үсгийг хүсдэг зүйлүүдийн нэг нь хайчилбар, уран зураг, хар зураг, хөрөг зураг гэх мэтчлэн одоо ганц хийж үзээгүй зүйл нь уран баримт. Гэтэ би олон юмс асууж байгаа ч гэсэн бүгдийг л гарын бүтээх хүн ялангуяа эмэгтэй хүн хийж чаддیں۔ Гэдэг зүйлийг харуулах хичээдэг. Би бас юу гэж боддоо ш. Амьдралдаа нэг л удаа магадгүй хэд удаа байж магадгүй. Гэхдээ ихгүй удаа гоё тэр мундаг зураач нарын дунд ороод галерейд те үзэсгэлэн гаргаад үзэсгэлэн гарахдаа бүхэл төрөл одоо миний хийж байгаа хайчилбар, уран зураг, хөрөг зураг, silver, хайна шивээс, хан шил толон дээр зурх уран баримл гэл байгаа шүү дээ. Энэ бүгдээр тэгээд гэрэл зураг бас сайн гардаг. Энэ бүгдээр өөрийнхөө нэр дээр ганцхан удаа үзэсгэлэн гаргахыг л хамгийн том өрөөлн байдаг. Энийг би магадгүй 50 муу 60 наснда гэж боддтой. Ер нь сторингаас хойш бүтээлүүдээ хийж эхэлсэн юм байна. Энэ хооронд ер нь хичнээн одоо бүтээлүүд хийсэн. Ер нь хааж хийсэн нь бодож ийсэн үү? Үгүй хаа. Юу ч баг хөрөг зураг л та миний бодохоор одоо баг 30-40 болсон байл үү? 6 жилийн дотор шүү дээ. Одоо 10 жилийн дотор бүр уран зураг, уран хайчилбар бол бас замраагүй л болсон баг. Би яг нэр ингэж бодож үзээгүй юм шүү. Тийм. Хамгийн үнэтэй зарагдчихсан бүтээл нь юу вэ? Хамгийн үнэтэй дуудлага бодлоо нөхцөл бүтээл юм да тийм. За маш олон бас шавнартай өөрийнхөө бас энэ бүтээлээ өөрийнхөө энэ авиас чадрыг бас бусдад өгүүлээ гэсэн сэтгэлтэй маш одоо гоё санагдчихээн. Тийм учраас хичнээн шавнартай бай. Шавнар нь ямар амжилттай гаргажсэн. Хичнээн шавнартай вэ гэхээр анх бол би 10хан шавтай эхэлсэн. Одоо дуулмаа нэгээд үйл ажиллагаа явуулаад жил гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа. Анх эхлэхэд 10хан шавтай би одоо ингээд зэл хөөрхөн гоё урамтай байдаг байсан л та. Тэгээд одоо ер нь бол над дээр энд хамрагж байгаа 40-од хүүхэд байна. 40-од хүүхэд дээр
цэцэрлэгийн насны цэцэрлэг нэгдүгээр цэцэрлэгдээ бас урилгаар багшлаг гэж хэлсэн шүү дээ. Нодлон түгээмэл оюун бага сургууль урилгаар багшилж исэн. Энэ жил би нэгдүгээр цэцэрлэгт багшилж байгаа. Нэгдүгээр цэцэрлэгт 30 сурагч байгаа. Энэ 40 сурагч. За нийлээ 70 гэж бодоход асамжийн Аано хом асамжийн газар үүдэж шүү дээ тийм ээ. Аано хом асамжийн газрын 10 хүүхдийг бас би үн төлбөрөөр сургадаг. Modern Art Club-тэй. Энэ нь болохоор миний бас нэг багын зорилго байдаг гэсэн. Би хувийн зургийн дугуйлалтаа болохыг мөрөөддөг. Харин мөрөөдлөө биелүүлээд асамжийн газрын хүүхдүүдийг бас өнгөө сурах нэг зорилгоо бас энэ жил биелүүлсэн. Тэгээд асамжийн газрын хүүхдүүдэд нийлээд одоо ер нь бол 80 гарсан юм тий 80 гарсан. Тэгээд 80 дээрээсээ 80-ын сурагч дээрээсээ бас юу байгаа. Өөрийн хуваараа үнгүй явуулж байгаа сурагчид байгаа. Энэ нь юу вэ гэхээр арга гэрийн боломжтой тиймэрхүү скол өвдсөн ч юм уу скол нэг хэдэн сар хөрхий төлбөрөө өгч чадахгүй байгаа хүмүүсийг би өнгөө сургадаг. Скол бүр авьяастай төлбөрөө өгч чадахгүй байгаа ч юм уу. Иймэрхүү хүмүүс яг одоо яг миний өөрийн хувьяасаа сургаж байгаа 10 гаруй хүмүүс бас байгаа. Өнгөө сургаж байгаа. Тэгэхээр ер нь бол нийлээд ер нь бол 100 дотор 80 90 бол гарчлаа шүү бараг ингэ бодохоор. Тэгээ сард би 90 хүнд хүрж ийн гэж бодох хэрэгтэй мэн. Энэ нэг юм зориг байгаад байгаа байхгүй юу? Би өөрийн хийж чаддаг бүхнийг маш хямдхан төсөөр маш олон хүнд хүрэхийг хүсэж байгаа. Тэгтээ чанартай. Энийгээ би бас баталсан. Магадгүй бол нэгдээд жил гарны хугацаанд үйл ажиллагаа явуулахад манай охтууд нийтдээ 27 шагнал авсан. 27 шагналын 3 шагнал нь усаас авсан. 24 шагналын аймаг орон нутгийн бүх тэмцээн орсон тэмцээн болгоноос авдаг. Энэ нь одоо бас миний ярьсан те чанартай хямдхан ч гэсэн чанартай сургалт байдгийг гэдгийг илэрхийлэл бөгөөд манай хүүхдүүдийн ч гэсэн ур чадвар мөн 3 хичээл үздэг давуу тал байж магадгүй гэж бодож байна. Ялангуяа зураг зурдаг хүмүүс тийм ээ одоо юмыг аягүй өөрөөр хардаг байх гэж би боддгийг. Одоо чаа болсон хотынхоо хөгжил дэвшлийг те ер нь байгаль дэлхийг юуг нь яаж харж төсөөлдөг вэ? Юу гэж боддог ер нь залууны хувьд? Залуу хүний хувьд би нэг л зүйлийг амар гайхдаг л да. Залуучууд жоохон боловсон биш. Үйлчлэгийн ажилчид нь бас боловсон бус. Ингэж өөрчлөж байгаа. Гэтэ яг бүр яг ингээл муулаад ахын цаашаа тий бас гоё залуучууд байдаг. Энэ нь одоо би зургийн дугуулгангаа явуулах насан туршидтай ангиж байгаа штэ тийм ээ. Насан туршидтай ангид миний үеийн залуучууд намаа таа гэдээ орж ирж байгаа. Энэ бол бас бахархууштай зүйл. Дийлэх юм биш тийм ээ. Бахархууштай зүйл. Тэгээ ч бас хотынхоо хөгжлийг бол ерөнхийдөө бас дэвшээд байгаа юм бол хөгжөөд байгаа юм болов уу гэж бодоод байгаа штэ. Тий? Байгаль орчин бол цаг агаар ер нь бол манай энэ ч нь бол сайхан нутаг штэ. Тий. Цаашдынхын зорилго юу вэ? Ирээдүйд ямар одоо өөртөө зорилго тавиад тэрнийг тэрэндээ хүрэхийн тулд одоо хичээж явна вэ? Миний цаашдын зорилго ойрын зорилго 4 жилийн дотор байгаа. Магадгүй 4 жилийн өмнө би биелүүлэх магадaltaй л байна. Гэтэ яг 4 жилийн дараа болов гэж бодож байгаа. 4 жилийн дараа би миний төлөвлөгөөнд бол би гэр бүл зохино. Одоо би гэр бүлгүй. Гэтэ 4 жилийн дараа би хөөрхөн маамаатай болно гэж бодож байгаа. Яагаад гэвэл 4 жилийн дотор би сургалтын төвөө өргөжлүүлээд маш гоё одоо энэ зүгээр нэг клуб гэдэг нэртэй байгаа тийм үү? Зургийн клуб. Тэгтээ жижигхэн клубнаас гараагаа эхэлсэн тийм ээ. Жижигхэн зургийн дугуулангаас гараагаа эхэлсэн гэж бодохоор би нэг сургалтын төв болохыг хүсдэг. Сургалтын төвөө бага сургууль юм уу? Эсвэл бага сургуулаа, дунд сургуулаа, алхах сургууль. Бүр цаашлаад би энийг яагаад уран зургийн их сургууль болгож болохгүй гэж гэдэг бодлоо. Тэгээд мөн би хамгийн анхны гараагаа орон нутгаас эхэлж байгаадаа маш их баярлагдав. Орон нутаг залуу хүний үднээс би маш олон байгууллагатай бас хамтарч ажилладаг. Гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газрын хамт олондоо бас маш их баярлагдав. Миний ажлын гарааг дэмжиж эхлүүлсэн. Мөн маш олон Аано хом асамжийн газрын хамт олонтой бас хамтарч ажиллаж байгаа. Өөр чинь залуучууд хөгжлийн төвийн хамт олонтой нэгдүгээр цэцэрлэгтэй, түгээмэл оюун цэцэрлэгтэй, сургуультай. Тэгээд хөгжлийн дархлаа төрийн бас байгууллагын хамт олонтой өнөд
төрийн бас байгууллага Үнэт Батчин дэлгэрэх гээд шашны төрийн бас байгууллагын хамт олонтой дээр ийм олон байгууллагатай би ерөөхдөө залуу хүн болохоор өөрийгөө дэмжихийн тулд маш олон байгууллагатай хамтарч ажилладаг. Тийм байна. За баярлалаа. Үнэхээр сайхан яриа өрнүүллээ. Тэгээд энэ бүх одоо ирээдүйд тавьсан зорилго нь тэмээ биелэлээ олж те манай Монгол улсадаа тийм баг анхны гэж хэллэгдэхээр бас уран зургийн тийм сургууль нэгдэхийг одоо хэн ч үгүйсэхгүй. Тэгээд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Танай телевизийн хамт олон болон намайг урилгаар оролцуулсан та бүхэндээ бас маш их баярлалаа. Тэгээд залуу хүнийг дэмжиж бас ажиллаж байгаад би маш их талархаж байгаа шүү. За хотын иргэн Булангийн маань ээлжид нэгэн зочингоор за модерн арт клубыг үүсгэн байгуулагч за захирал багш Саран Заяа өргөд оролцлоо. За цаашдынх нь ажил өндрөөс өндөр амжилтыг хүсэж байна. За баярлалаа.